Гой ноён корт. Намайг өршөөгөөч хэлсэн болгоно чи хий. Готэм тэзээч битгий буцаж ирээрэй. Готэм. Тана Кобли ботыг үхэхээс өмнө би ярилцсан. Чи тэрэнд намайг хөгшин уян зөөлн толгойг нь эргүүлэхэд амархан гэж хэлсэн байна лээ. Би хизээч яасан ч тэгж хэлэхгүй. Би тэр хөгшин зүнгийг нүцгэн гараараа шүдэрээ тасдаж алах болно. Тай болж байгаа гэж хэлээ үсттэй. Маш олон хүн үхэн. Маш олон. Үгүй гойж байна. Тэр өөрийнхөө замыг сонгоно гэж итгэж байна. Эцсийн эцэстээ тэр вэн шүтээ. Хэрвээ чи өшөөгөө авмаар байгаа бол Би өшөө авмааргүй байна. Готомд ямар байдгийг би ойлгохгүй байна. Бид энийг яриад дууссан биз дээ. Томас Марта Вейн хоёрыг алсан чинхэн алуурчин шоронд суусан цагт л энэ яриа дуусна. Одоо Март. Үгүй бол юу гэж. Толгойдоо сум зоолгуулж 70 таягдах дараа чи хүн би болох уу? Вэйнийхэн алууснаас хойш хот галзуурчхаад байна. тэгвэл бизнестлэн мөн. Энэ хот солиот. Би ийм солиотой гэж мэдсэнгүй. Уурга заавал Деважинд очидаг юм. Би цавлуучулах болно. Чи юу нь яах гэж ирсэн? Би Готэм хэрэгтэй. Би Готэм ирээдүй. Чи ирээдүйн юм бол Готэм ч асуудалд орж итэ. Тийм ээ. Тэр үнэн. Чи Аркамын тухай ярьж байна. Сэрэмжтэй л байгаарай. Готэм хотын буураа хөгжилтэй голлох дүүрэг бол Аркам. Хуучин хорогдох байрыг яах вэ хотын дарга? Нураасаа. Энэ бол манай хотын ирээдүйн зөөгнөл. Бид баг-багаар булаан эзлэх болно. Бид юу л Мароны л ганцхан фалконыг эсэргүүцэж чадах хүн тэр Аркам тоглоод ихэрч гисэн. Бүгдээрээ гарцгаа. Би зөв алхам хийх бол намайг буулгаж авах гэж үзэлтэй. чи юу хэрэгтэй байна? Яг одоо. Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Виктор Заз гэдэг. Би Жим Гордны төлөө энд ирлээ. Энд 50 цагдаа байна. Үзээд алдал да. Готэм. Бид чинь найзууд үстэй тийм үү? Аматад.